За Японы төвшин тогтоох шалгалтын N4-ийн хандсны хичээлийг үргэлжлүүлээд орох гэж байна. Тэгээд N4 дээр гардаг өнгө болон хэлбэрийн хандсыг өнөөдөр бүгдээрээ үзье. Тэгээд өнөөдрийн зорилго болохоор энд гарч байгаа 10 хандсыг хэдүүлээ үзэж сурцгаая. За хамгийн ихний хандс нь улаан гэдэг хандс тий. Ака гэсэн хандс. Улаан. Ака. За и үсэг хоошоо илүү гарсан байх юм бол гарсан байх юм бол акай гэж унших юм тийм ээ. Акай. И хоошоо илүү гарсан байх юм бол акай. За өөр хандстай нийлэхээр секи гэсэн дуудлагатай байх нэ. За нийт 7 зорилготой юм тийм ээ. За улаан гэсэн утгатай хандс. За энийг мэдээлэл уншаад үзье. За үсэг гэдэг хандсыг хэдүүлээ өмнө үзсэн байгаа. Акажи тийм акажи. За акажи гэдэг маань за алдагдал. Данс хоосрох гэсэн алдагдал гэсэн үг шүү. За акажи. За бүгдээрээ ханзааныг удаа бичээд үзье. За гараад дэвшүүлгээд та эхлээд хамт бичээд үзье шүү. За 1 2 3 4 5 6 7 буюу 7 тий 7 зорилготой байна. За тэгээд энэ 5 дугаар зорилго нь үйл ажиллагааг дэгээтэй гэдгийг анхаараарай. За тэгээд жишээ өгүүлбэрээ харъя. За уншаад үзье. Та хэд уншаад үзье. За сайн байна. Коно акай тийм ээ. И хоошоо илүү гарсан учраас акай курума ва каккой desu ne. Коно акай курума ва каккой desu ne. Энэ улаан машин ямар гоё юм бэ гэсэн. Тэгээ энэ улаан машин ямар гоё загварлаг юм бэ гэж өөр таар зэмээ каккой гэж хэлдэг юм тийм ээ. За коно акай курума ва каккой desu ne. За сарын акай секи гэсэн бодлоготой улаан гэдэг хэмжээлээ. За акажи гэдгийг бас та анзаарай. За улаан үсэг гэж байгаа боловч адаг гэсэн утгыг илэрхийлнэ шүү. За дараагийнх нь аой гэсэн хандс. За цэнхэр гэсэн утгатай цэнхэр. За дангаараа бол ао гэж уншиж байгаа нэ. Тэгээд ийн хоошоо илүү гарсан юм бол аой гэсэн дуудлагаар уншигдана. За өөр амттай нэхлээрээ сэ гэсэн дуудлагатай нэ. За нийт 8 зорилготой байна. Дээрээ бичээд үзье. За 1 2 3 4 5 6 7 8 зорилготой тий. За жишээлх юм бол за энийг уншаад үзье. Сэйнэн бэ тий. Энэ жил гэсэн ханд байна. Нэн гэсэн ханд. Сэйнэн. За сэйнэн гэдэг маань залуу гэсэн үг. За цэлд залуу гэсэн үг шээ. За цэлд залуу. За жишээ өгүүлбэр уншъя. За уншаад үзье. Аой T-шатсを着ています. Цэнхэр подволог өмссөн байна гэсэн. Аой T-шатсを着ています. За та хэд бас дагаад хэлээд үзээрэй. Аой T-шатсを着ています. За сайн. Аой гэсэн ханд. Цэнхэр гэсэн ханд. За дараагийнх нь ханд. Широй буюу цагаан гэсэн ханд. Широй. За өөр хандтай нийлгээрээ хаку гэсэн дуудлагатай байна нэ. Хаку. За широй, хаку. За нийт 5 зорилготой байна. Бүгдээрээ гараад дэвшүүлгээрээ бичээд үзье. За дагаад бичээрэй. 1 2 3 4 5. За 5 зорилготой байна. За цагаан гэсэн ханд. За энийг уншаад үзье бүгдээрээ. Хакумай гэж тийм. Хакумай гэдэг нь цагаан будаг гэж байна. Хакумай. За жишээ өгүүлбэр уншъя. За цагаан өнгөтэй гэх юм бол широга ски desu. За хэрвээ широй гэдэг и тэмдэг нэрээр байх юм бол тэмдэг нэр учраас автан заавал нэрийг орчуулна гэсэн үг тийм. За широй T-шатс гэдэг юм тийм. Широ гэхээр нэр үгээр хэрэгжиж гэсэн. Тийм учраас широга ски desu. За нэг удаа дагаад хэлээд үзье. Широга ски desu. За сайн байна. За дараагийнх нь за курой хар гэсэн. За нөгөө дуудлага нь коку өөр хандтай нэхэрээ коку гэж уншигдсан байна.
За бүгдээрээ нэг удаа бичээд үзье. 11 зурштай, олон зурштай юм тийм ээ. За бичээд үзье. Дагаад гараа өргөд бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 зурштай байна. За харав. За энийг хичээний ханд сэдвүүлээ үзээгүй байгаа ч гэсэндээ дуудлагыг гаргачих. Кокубан гэж. Кокубан. За коку гэдэг дуудлагаараа дуудаж байна тий. Өөр үгтэй нэлэхээр коку гэсэн үгтэйсэн тийм ээ. Кокубан гэдэг нь самбар гэсэн утгатай. Самбар тий бичдэг самбар. За. За уншаад үзье. Kuroi kaban ga hoshii desu. Kuroi kaban ga hoshii desu. Хар кабан гэдэг нь цүнхтэй. Хар цүнхтэй болохыг хүсэж байна. Хуши гэдэг нь тийм юм хүсэж байна гэсэн. Хар цүнхтэй болохыг хүсэж байна гэсэн. За дагаад нэг удаа хэлээд үзье. Kuroi kaban ga hoshii desu. За дараагийн хаанз нь иро гэсэн. Иро. Өнгө гэсэн. Өнгө. За өөр хамстай нийлээрээ шоку шики гэсэн дуудлагатай байна. Иро. За бүгдээрээ агаар дээр бичээд үзье. Өнгө гэсэн. За бичээд үзье. 1 2 3 4 5 6 дээр 6. За энийг уншаад үзье. За энэ арын ханз нь юу гэсэн утгатай гэхээр адилхан ханз байна гэсэн утгатай шүү. За адилхан ханз. Энэ иро гэдэг янзтайгаа адилхан ханз тань байна гэсэн утгатай шүү. За тэгээд иро гэсэн. Иро. За иро гэдэг нь янз бүр гэсэн утгатай. Иро янз бүрийн төрөл, янз бүрийн өнгө ч гэдэг юм тий. Гэсэн утгатай. За энийг уншаад үзье. Иро на хитони аимашта. Иро-на хитони аимашта. Олон янзын хүмүүстэй уулзч байсан. Уулзсан гэсэн үг. Нэг удаа хэлээд үзье. Иро-на хитони аимашта. За сайн байна. За дараагийн ханз маань гин гэдэг. За гин гэдэг маань мөнгө гэсэн үг байна. Мөнгөний мөнгө шүү. За алтан медаль, мөнгөн медаль гэдэг мөнгө шүү. За гин. За нэлийн олон зурштай. Тэ 14 зурштай. Бүгдээрээ бичээд үзье. Гараа дэвшүүлгээрээ. За 1 2 3 4 5 6 7 8 за 9 10 11 за 12 13 14 буюу 14 зурштай тийм ээ. Гин. За энийг уншаад. Гиро гэдэг өнгө гэсэн учраас гиро. За энэ юу гэсэн үг вэ гэхээр мөнгөлөг гэсэн. Мөнгөлөг. За гироно кото wa dare no desu ka? Гироно кото wa dare no desu ka? За энэ мөнгөлөг энэ дээгүүр өмсдөг. Хувцс хэний вэ гэсэн. Гироно кото wa dare no desu ka? За дараагийн шар гэсэн. Киро гэдэг. За киро хэмээн шарон гэж хэлж байсан. Шарон. Киро. За бүгдээрээ нэг удаа бичээд үзье. Дагаад бичье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 зурштай тийм ээ. За нэг уншаад үзье. T シャツを黄色にしましょう。T シャツを黄色にしましょう。За подолка бүгдээрээ одоо шар өнгөөр бүсгий очих юм. Тэр үед T シャツを黄色にしましょう。За сайн байна. Дараагийнх нь midori буюу ноо гэсэн үг. Ryoku. За midori ноо гэсэн. За бүгдээрээ бичээд үзье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 14 зурштай байна. За энийг рёкча
Рёкча гэдэг маань ногоон цай. Рёкча. Рёкча. За үзье. Рёкчага ски desu. За сайн байна. Рёкчага ски desu. Хэлээд үзье. Рёкчага ски desu. За сайн байна. Дараагийн ханц маруй. Мару, маруй. За нөгөө дуудлага нь ган гэсэн дуудлага байна. За бөөрөнхий гэсэн. Бөөрөнхий. За дугуй гэсэн. Тийм. За бичээд үзье бүгдээрээ. 1 2 3. За 3 зурлагтай. За маруй тейбур өвөө каймашта. Дугуй бөөрөнхий ширээ бодолдож авсан гэсэн. Тийм ээ. Маруй тейбур өвөө каймашта. За өгүүлбэр дагаад хэлээд үзье. Маруй тейбур өвөө каймашта. Сайн байна. Дараагийнх нь тама. Тама. За бөмбөлөг, бөмбөг гэсэн утгаар хэрэглэгдэнэ. За тама заруулгад ёкку гэсэн. За энийг уншаад үзье. 100 yen dama гэж болно шүү. Дуудлаган дээр анхаарай. За 100 yen dama гэх юм бол 100 yen-ийн зоос хэлж байна. Зоос нь 100 yen гэсэн үг байна. За бүгдээрээ бичээд үзье. 1 2 3 4 5. За 5 зуртай. За шабон дама де асуубимас. За энийг бас дама гэж уншиж шүү. За шабон дама. Нөгөө хөөс хүүхдэд тоглох хөөс гэдэг шүү дээ үлээдэг ийм. За энийг хэлж байгаа. Хөөсөөр ярих. Тоглоно шабон дама де асуубимас. За ингээд өнөөдрийнхээ 10 ханцыг хэдүүлээ үзлээ. Дахиад эхнээс нь уншаад үзье. За энэ ямар ханц вэ? Aka, за сайн байна. Ao, сайн байна. Shiro, kuro, iro, сайн байна. Энэ гин мөнгөлөг. Энэ болохоор kiro тий. Kiro буюу шар гэсэн. За midori энэ маруй. За энэ тама гэсэн үг тий. За эдгээр 10 ханцыг хэдүүлээ үзлээ. Тэгээд дараагийн бичлэлээр уулзлаа. Түр баярлалаа.